За сайн байцгаана уу? Говь цөлжилтийн эсрэг энэхүү хуралд хүрэлцэн ирсэн эрхэм зоч төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний илтгэлийн сэдэв маань болохоор уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол гэж байгаа. За өнөөдрийнхээ илтгэлийн болохоор уур амьсгалын өнөөгийн болон ирээдүйн өөрчлөлт, уур амьсгалын нөлөөлөл эрсдлийн үнэлгээ, Монгол орны бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, газрын доройтол цөлжилтийн үнэлгээ гэсэн агуулгын хүрээнд илтгэлээ танилцуулнаа. За бид хүн мэдж байгаа манай орны байгалийн бэлчээр бол уур амьсгалын хүчин зөвл нөгөө талаас хүний үйл ажиллагаа буюу малын бэлчээрлтийн хам нөлөөнд оршдог нэн эмзэг ийм экосистем байгаа. За уур амьсгалын өөрчлөлтийн талаар яригдахад бол хүлэмжийн хийх тухай бол зайлшгүй яригдана. Хүлэмжийн хий энэ дотроо болохоор нүүрс гэрчлийн хий метан болон азотын давхар эсэл бол хүлэмжийн хувьд нэлээд чухал байр сэрэгдэлдэг байгаа. Агуулмжаар нь авч үзвэл хүлэмжийн хий бол хамгийн агуулмжтай байдаг. За уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөх үзүүлэх нөлөөллөөр нь авч үзэх юм бол азотын дутуу эсэл мөн метан нь бол нүүрсгчлийн хийтэй харьцуулбал илүү олон дахин дулаарлтыг үүсгэх ийм нөлөөтэй байгаа. За энэ арын графикт бол хүлэмжийн ялгаруулалтыг бол Дорногов аймгийн Эрдэнэ сомонд байдаг. Эрдэнэ сомонд байдаг улаавал сумын одоо ажиглалтын мэдээнээр харуулж байна. За энэ графикаас харах юм бол хүлэмжийн ялгаруулалт нь бол урдаас хойшлох тусам нэмэгдэж байгааг бол та бүхэн харж байна. Хөх нь болохоор өргөргийн дагуух байршлын дагуу хэмжсэн хүлэмжийн хий, улаан нь болохоор Дорногов хэмжсэн манай хэмжилтийн мэдээ байж байгаа. За хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг салбар бол мэдээж аж үйлдвэрийн салбар, цахилгаан гэх мэтчлэн бид хүн мэдж байгаа. За уур амьсгалын өөрчлөлт энэ слайдын дээр болохоор уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хэмжээнд болон Монгол орны хэмжээнд ямар байгаа юм бэ гэдгийг бол энэс харуулсан байна. За 2022 оны байдлаар бол хүлэмжийн ялгарлын хэмжээ бол дэлхийн хэмжээнд бол 5385 биллион тонн буюу энэ хүлэмжийн ялгарл маань бол тасралтгүй өсөж байгаа дүн харагдаж байна. Ялангуяа аж үйлдвэрлэлийн 90 үеэс хойш хүлэмжийн ялгаруулалт бол маш эрчимтэй өсөж байгаа. За үүнийг дагаад бол температурын өсөлт бол маш эрчимтэй явагдаж байгаа. За дэлхийн хэмжээнд бол 174 жилийн хувьд авч үзэх юм бол температур болгоо 165 хэмээр дулаарсан гэсэн тоон үзүүлэлт байгаа. За 1980 оноос хойш бол талын түвшин бол 21-ээс 24 см-ээр нэмэгдсэн байна. За эргээд Монгол орны хувьд авч үзэх юм бол Монгол орны агаарын дундаж температур бол 84 жилийн хугацаанд 252 хэмээр нэмэгдсэн. Дээдлийн графикаас та бүхэн харж байна. Сүүлийн жилүүд бол байнгын олон жилийн дундаас ийм дулаар маш эрчимтэй явагдаж байгааг харж байна. За жилийн нийлбэр тундсыг бол авч үзэх юм бол жилийн нийлбэр тундас бол маш ялимгүй хэмжээгээр бол нэмэгдсэн ийм дүнтэй байгаа. За үүн дотроо бол эрчимтэй хур тундас адар борооны эзлэх хувь хэмжээ бол ихсэж байгаа. За 96-аас 2017 онд л ерөнхийдөө бага устай үе байсан бол 2018 оноос хойш эхлээд эргээд услаг жилүүд л үргэлжилж байгаа юм байна. За 1995-аас 2015 онд л 3.3 сая га газар бол ой хорийн темперт өртсөн байгаа мэн хур ажилтны улмаас. За мөсөн голын талбай бол 1990 онд 470 км2 байсан бол 2019 онд 330 км2 болж буурсан. Цэвдгийн хэмжээ бол 33.7%-аар буурсан гэсэн ийм тоо үзүүлэлттэй байгаа юм байна. За цагаараа аюултай үзэгдлийг авч үзэх юм бол аюултай үзэгдлийн хэмжээ сүүлийн 20 жил бол 2 дахин нэмэгдсэн юм байгаа. За үүн дотроо бол хүчтэй салхи адар бороо аян цахилгааны эзлэх хувь бол ихэнх хувийг бүрдүүлж байгаа, 81% бүрдүүлж байгаа. За гамшигын хохирлоор нь авч үзэх юм бол зод ой хэрийн төмөр, цасан шуурга, үер гэх мэтээр бол ирэмлэгдэж байгаа. За дунджаар бол жил 50-аас 70 тэрбум төгрөгийн хохирол учруулд юм байна. За графикаас урд болон богино хугацааны гамшигт үзэгдлийн тоо тасралтгүй нэмэгдэж байгааг бол та бүхэн харж байна. За уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийг хүлэмжийн хий их бага дунд гэсэн ангиллаар авч үзэх юм бол агаарын температур бол тасралтгүй өсөх ийм хандлага байгаа. За хүүтний улирлыг авч үзэх юм бол агаарын температур бол ялимгүй нэмэгдэх нь бол хахир хөөтөө өвлийг бол бага зэрэг дулааруулах ийм нөлөө байгаа боловч эргээд нэг хур тундасны хувьд авч үзэх юм бол хур тундас нэмэгдэнэ гэдэг маань цасны хэмжээ байгаа. За энэ маань эргээд цагаан зууд, мөсөн зуудын тохиолдох магадлал бол нэмэгдэнэ гэсэн үг. За дулааны улирлыг авч үзэх юм бол дулааны улиралд агаарын температур бол бас тасралтгүй нэмэгдэх ийм хандлага байгаа. Эргээд хур тундасны хувьд авч үзэх юм бол хур тундасны хувьд тодорхой өөрчлөлтгүй
ийм төлөв байдал ажиглагдаж байгаа. За энэ слайд нь болохоор уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, өнөөгийн эмзэг байдал, ирээдүйн эрсдлийн үнэлгээг бол харуулж байна. За энэ эхний график дээр бол хөх өнгө нь болохоор өнөөгийн эмзэг байдал, улбар шар өнгө нь болохоор ирээдүйн эрсдлийг харуулж байгаа. За эндээс байгалийн нөөцийн салбарын хувьд авч үзэх юм бол ойн салбар, бэлчээр, цэвдэг гэх мэтчлэн эдгээр нөөц нь бол нөөцийн эмзэг байдал бол улам бүр тэлж нэн өртөмтгөө нэн эмзэг байдал шилжчихээр байна. За нийгмийн эдийн засгийн салбарын хувьд авч үзэх юм бол мал аж ахуйн салбар, газар тариалангийн хувьд эмзэг өртөмтгөө байдал бол улам бүр нэмэгдэх ийм хандлага ажиглагдаж байгаамаа. За ингээд оройтлын нэг үндсэн шалтгаан болох мал бэлчээрийн ачаал ямар байгаа юм бэ гэдгийг бол энэ слайдаар харуулж байна. За Монгол орны хувьд бол авч үзэх юм бол бэлчээрийн боломж даацын хэмжээ бол 74 сая толгой гэж тооцоологдсон байдаг. За 2022 оны байдлаар энэ тоог бол авч үзэх юм бол 126.4 сая буюу боломжит даацаасаа бол 50 гаруй сая толгой малаар бол онлоо шилжүүлснээр хэтэрсэн байгаа. За энэ доотлын графикаас болохоор бэлчээрийн даацын 2010-аас 20 он буюу 10 жилийн жинсэн донджийг харуулж байна. За энэ болохоор улаан болон улбар шоронгоор бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн бүс нутгийг бол харуулж байгаа. Эндээс бол та бүхэн ямар байдалтайгааг харж болно. За энэ голын график дээр бол хөрс сүргийн дархалтыг бол 1990 оноор болон 2020 оноор харуулж байна. За эндээс харах юм бол одоо бэлчээр тэжээлийн гол нөөц болсон одоо нутгийн хойд хэсэг, энэ төв хэсэг, ялангуяа нутгийн зүүн хэсгээр бол хөрс сүргийн дархалт бол нэлээд эрчимтэй нэмэгдсэн байгааг бол та бүхэн харж болно. За ингээд бэлчээрийг болоод оройтуулж байгаа хамгийн гол хүчин зүйл нь бол бэлчээрийг бол үндэстэн тулгаж маш их шахаж хэдүүлэх нь бол доройтлыг бүрдүүлэгч гол хүчин зүйл болж байгаа. За эхний зургаас харах юм бол бэлчээрийн газрын дээрх хэсгийн одоо 50 хүртэл хувийн одоо идэх юм бол үндэсний систем бол үндэсний системд ямар нэгэн гэмтэл гардаггүй гэсэн үр дүн гарсан байна. За түүнээс цааш гэтрээд 60%, 70% ингээд 80-90% гээд газрын гадархтай нь бол туллал идэх юм бол үндэсний систем бол маш ихээр гэмтдэг гэсэн дүр зургийг бол харж байна. За мэдээж хөрс соргог байх юм бол бэлчээрийн бүтээмж өндөртэй, хөрс салхи усны илгэдэл эвдрэлт бол өртгөн нь бол бага байна. Мэдээж доройцсон төлөвч шилжих юм бол бүтээмж бурна, үндэсний систем буурч хөрс эдгээр зүйлс маш эмзэг өртөмтгий болно. За бэлчээрийн доройтлын үр дагавруудыг бол арын энэ пай графт харагдсан байна. За бэлчээр бол доройцноор мэдээж ургацын хэмжээ буурна. Нөгөө талаас л бэлчээрийн чанар буюу бүтээмж малд эдэмжтэй ургамлын төрөл зүйл буурч үүний эсрэгээр бол хөл газрын малд эдэмж муутай ийм доройтлыг илтгэж ургамлуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр бол бэлчээр тэжээлийн шимт чанар муудаж байгаа. За энэ маань юу нөлөөлөх вэ гэхээр мал бэлчээр тэжээлийн хомсдолд орно гэсэн үг. Эргээд энэ маань бол мал давжаарч жижигрэх мах сүү гэх мэтчлэн ноос налуур гэх мэтчлэн бүтээгдэхүүн гарц хэмжээ буурна гэсэн үр дагавартай байгаа. За энэ бодлохоор нэг тухайлсан судалгааг харуулсан байгаа. За малын тоотлогоо өсөх тусам мал дэдэмжтэй ургамлуудын эзлэх хувь хэмжээ бол энэхний хүснэгтээс харах юм бол эзлэх хувь хэмжээ бол нэмэгдэж эсрэгээр нөгөө мал дэдэмж багтай ургамлуудын хувь хэмжээ бол багасж байгаа гэсэн үр дүн гарсан байна. Дараагийн энэ графикт болохоор малын тоотлогоо бол хэвтээд инглэгт, босоод инглэгт болохоор доройтлыг илтгэж ургамлын эзлэх хувь хэмжээ байгаа. За эндээс болохоор малын тоотлогоо өсгөгдсөн доройтлыг илтгэж ургамлын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байгааг бол та бүхэн харж байна. За манай ус цагуурын үндэсний албанд бол мал аж ахуйн цагуурын ажиглал судалгааг бол Монгол орны бэлчээрийг төлөөлөх 7 харуул дээр бол хийдэг байгаа. Үүний нэг болох Булган аймгийг буюу Ойд хэрийн бүсэгдлэх Булган аймагт эмдсэн ийм хоньны амьдын жингийн хазаалтыг бол энэ графикт харуулсан байна. За эндээс л сүүлийн жилүүд бэлчээрийн нөхцөлийн нөөц багасж байгаатай холбоотой малын амьдын жин бол үргэлжлэл дундчаасаа доогуур байгаа энэ хөрөн өнгөөр та бүхэн харж байна. За миний дараагийн ярих зүйл бол Монгол орны бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, бэлчээрийн мониторингийн талаар ярина. За манай ус цагуурын албат бол бэлчээрийн мониторингийг аливаа мониторинг явуулахдаа бол тодорхой суурь зарчмууд гэж байдаг. За үүнд л тухайн газар нутгийн бэлчээрийг бол тухайн газар нутгийг төлөөлөх ийм бэлчээрийг сонгож бэхэлсэн цэгүүдээр тодорхой хугацаанд жил болгон ижил хугацаанд урьдчилан батлагдсан арга зүйгээр бол энэ мониторингийг явуулдаг байгаа. За бэлчээрийн мониторингийн төлөв байдлын бол мониторингийг бол Монгол орны хэмжээгээр бол нэлээд өргөн хэмжээний газар нутгийг хамарсан 1500 гаруй цэгт бол бэлчээрийн төлөв байдлын мониторингийг ус цагуурын үндэсний алба бол 2011 оноос хойш хийж явж байгаа. За энэ мониторингийн хүрээнд юу иддэм бэ гэхээр бол
голлох бэлчээрийн ургамлын голлох төрөл зүйл ургамлыг бол 400 гаруй цэг дээр нэг удаагийн хэмжилтээр 400 гаруй хэмжилт хийж голлох зүйлийг бүртгэж байгаа. За нөгөө талаас болохоор олон нас ургамлын суур хоорондын зай энэ маань болохоор цөлчлөлтийн гол үзүүлэлт байж байгаа. Ийм үзүүлэлтийг хэмждэг. Ургамлын өндөр ургацыг тодорхойлно. Мөн 5 жил тутам одоо хөрсний үзүүлэлтийг тодорхойлдог байгаа. За энэ төлөв байдлын үнэлгээний тодорхой хэмжээний аргачлал суурь зочмуудыг бол боловсруулсан байдаг. За энд болохоор бэлчээрийн экологийн чадах гэсэн ойлголт байгаа. Энэ маань болохоор юу гэсэн үг вэ гэхээр тухайн газар орны бэлчээр бол хөрс ургамлын онцлог өөр амьсгалын онцлогоос хамаараа тодорхой хэмжээний өөрийн гэсэн экологийн чадвартай гэж үзэж байгаа. За жишээлбэл ойтхэрийн бүсд байгаа бүс бол байгалаасаа бүтээмж өндөртэй ийм экологийн чадах өндөртэй ийм бүс байгаа. Харин говийн бүсийг авч үзэх юм бол эсрэгээр бүтээмж багтай ийм байгалаасаа ийм экосистем байгаа. За энэ хүү нөхцөлийг бол харгалзаж үзээд Монгол орныг бүхэлд нь хамарсан 25 экологийн бүсийг бол гаргасан байгаа. За тэгээд энэ экологийн бүс бүртээ бол бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загварыг боловсруулсан. Энэхүү загвар маань болохоор хөрсний онцлог, газрын гадаргуугийн байдал, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг бол агуулсан байгаа. Энэхүү загвар маань болохоор бэлчээр одоо тухайн газар нутгийн бэлчээр унган буюу сорго төлөв байдалтай ямар ургамлын зүйлийн бүрэлдэхүүнтэй байх юм бэ? Энэ ашиглалтын улмаас цаашид хэрхэн өөрчлөгдөж болох юм бэ гэсэн суурь зочмуудыг бол агуулсан байгаа. За хамгийн ихэнд бол авалгаа төвшин буюу сорго төлөв байдалтай жишээлбэл одоо тухайн ургамал одоо хялган голсон ийм төвшөнд байх бол хамгийн доройтсон төлөвтэй очих юм бол нэг наст нөгөө газрыг доройтлыг илтгэж ийм ургамлуудаар солигдно гэсэн ийм юг загваруудыг агуулсан байгаа. За эргээд энэ загвар маань болохоор ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж тухайн газар нутгийн доройтсон бэлчээрийг сорго төлөвт шилжүүлэхэд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм бэ гэсэн арга зүйн менежментийн юг агуулсан байдаг. За нөгөө нэг ойлголт нь бол сэргэж чадахын ангилал гэж байгаа. За энэ маань болохоор юу гэлтэж байгаа юм бэ гэхээр доройтсон төлөвөөс эргэж нөгөө сорго төлөв байдалтай шилжихэд хэдийн хэмжээний хугацаа шаардах юм бэ гэдгийг бол харуулж байгаа. За лавлгаа төвшөнд байх юм бол одоо сорго төлөв байдалтайгаа бол хамгийн нэлийн ойр төхөв буюу эргээд нөгөө сорго төлөв байдалд шилжихэд 1-3 жил шаардна гэсэн үг. Хоёрдугаар төвшөнд очих юм бол тодорхой хэмжээгээр доройтсон 3-5 жилийн хугацаа шаардна. Ингээд цаашлах тусам одоо дөрөвдүгээр төвшөнд очих юм бол 10-аас дээш жил одоо менежментийн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр эргэж сорго төлөвтөө шилжинэ. 5-дугаар шилжснээр болохоор экосистемийн үйлчлэгээ бол бүрэн алдагдсан болон эргэж сэргэх бараг боломжгүй гэсэн ийм төвшөнд хүрч байгаа. За энэ болохоор 2020 онд хийсэн бэлчээрийн төлөв байдлын ажиглалтаар хийсэн бэлчээрийн доройтлын зэрэг сэргэж чадахын ангиллыг бол харуулж байна. Эхний зураг дээр болохоор бэлчээрийн доройтлын зэрэг ногоон өнгөөр болохоор хамгийн их доройтойгоо ийм цэгүүд ийм талбарууд байж байгаа. За энэ цайвар ногоон улбар шар улаан болох тусмаа бол доройтсон хамгийн их доройтсон ийм газар нутгуудыг харуулж байгаа. За ингээд Монгол орны хэмжээгээр авч үзэх юм бол нийт талбарын 50 гаруй хувь нь бол нэлийн доройтсон ийм байдал байна. За эргэн сэргэж чадах хувьд авч үзэх юм бол нэгдүгээр ангиллалд бол 31%, хоёрдугаар ангилалд 37%, гуравдугаар ангилалд 21%, дөрөвдүгээр ангилалд 11% буюу 10-аас дээш жилийн хугацаа менежментийн хугацаа шаардахаар ийм төлөв байдалтай байна. За доотлын график бол бэлчээрийн төлөв байдал өмнө говь аймгаар сэргэж чадахыг өмнө говь аймгаар харуулсан байна. Өмнө говь аймгийн тухайд бол авч үзэх юм бол доройтлын зэргийн хувьд бол харьцангуй бага зэрэг доройтсон ийм төлөв байдалтай байгаа. За эргээд бол сэргэх хугацаа нь бол 18% нь болохоор 5-аас 10 жил түүнээс дээш хугацаа шаардахаар ийм төлөв байдалтай байна. За энэхүү мониторингийн мэдэн дээр үндэслээд бид бүхэн бол бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг бол одоогийн байдлаар бол 3 удаа гаргаад байгаа. Нэгдүгээр тайлангаа бол 2014 оны мэдээгээр 2015 онд англи монгол хэл дээр гаргасан. Хоёрдугаар тайланг бол 16 оны мэдээгээр бол 2018 онд гаргасан байгаа. За гуравдугаар тайланг бол 2020 оны мэдээгээр гаргаад энэ цахим хэлбэрээр гараад манай байгууллагын цахим утсанд байршуулсан байгаа. За энэ дээр ялаа очиод тухайн сонирхсан цэгийг ингээд цэгэн дээр дарангууд тухайн газрын одоо бэлчээрийн төлөв байдал нь одоо ямар төвшөнд байгаа, төлөв байдал загварын өөрчлөлийн загварыг ингээд зурагтайгаар харагдахаар ийм байдлаар тавьсан байгаа. За ингээд дөрөвдүгээр тайланг болохоор 2024 оны мэдээгээр 2025 онд гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа. За дараагийн агуулга маань болохоор газрын доройтол цөлжилтийн үнэлгээ 2020 онд хийсэн ийм цөлжилтийн үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулна.
За Хааланбек докторийн тэлтгэл гарсан цөлжилтийн үнэлгээ бол 1990-ээс 90 он, 2000 он, 2006, 2010 хамгийн сүүлд бол 2020 онд ингээд 5 удаа гарсан байж байгаа. За өмнөх үнэлгээнүүд бол ерөнхийдөө бол хөвчлэн газар зүйн геологийн хүрээлэнгээс бол их гаргасан байгаа. За энэ 2020 оны үнэлгээг болохоор байгаль орчны яамнаас тендер зарлаад тендерт бол манай байгууллагыг бол мэдээллийн их бааз ер нь мэдээг боловсроо цөлжилтийн үнэлгээ их чадвартай юм байна гэж манай байгууллага тендер чалгараад байгаль орчны яамны захиалгаар бол 2020 онд гаргасан байж байгаа. За энэ хүү цөлжилтийн үнэлгээ гаргахтаа бол хуурай бүс нутагт тодорхойлдог энэ лада гэдэг олон улсад хэрэглэдэг тийм арга зүйн дагуу тодорхойлсон байж байгаа. За энэ хүү үнэлгээг тодорхойлохдоо бол цөлжилтийн процессыг бол энэ бол урт хугацаанд явагдах юм процесс учраас тодорхойлогч хүчин зүйлсүүдийн олон жилийн явц хандлага дээр нь суулралж цөлжилтийнхаа үнэлгээг хийсэн байгаа. За энд болохоор Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтүүдийг тооцоолоод эдгээрээсээ болохоор уур амьсгал, хөрс, ургамал, нийгмийн эдийн засгийн гэх мэтчлэн хамгийн чухал 18 үзүүлэлтүүдэд сонгоод эдгээр үзүүлэлт тус бүр дээр сэтвчилсэн зургуудыг боловсруулад 250 метрийн ялах чадвартай сэтвчилсэн зургуудыг боловсруулад олон шалгуурт анализын аргаар бол цөлжилтийн зураглалыг тодорхойлсон байгаа. За энэ маань болохоор нөгөө бид бүхний боловсруулсан цөлжилтийн зураглал байгаа. За эндээс харах юм бол Монгол орны нийт 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.29% нь бол тодорхой хэмжээгээр цөлжилтөнд өртсөн байгаа. За үүнээс л 31.5% нь сул, 22% нь дунд, 18.6% нь хүчтэй, 4.7% нь нэн хүчтэй гэсэн ийм зэрэглэл багтаж байгаа маа. За Өмнөг аймгийн цөлжилтийг бол авч үзэх юм бол Өмнөг аймгийн хувьд ихэнх нутаг дэвсгэр нь бол сул, дунд, хүчтэй гэсэн зэрэглэлд хамрагдаж байгаа. За үүнээс л хүчтэй нь болохоор 22.9% эзэлж байгаа. За ингээд бол цөлжилтийг тодорхойлох ямар гол хүчин зүйлс ямар нөлөөтэй байгаа юм бэ гэдгийг авч үзэх юм бол за цөлжилт уур амьсгалын хүчин зүйлсээс бол хэд халуун өдрийн тав бол Монгол орны хэмжээгээр нэмэгдсэн. Энэ хойтлын том гурвалж нь болохоор илүү эрчимтэй нэмэгдсэн илтгэж байгаа. За дараагийн нөгөө үзүүлэлт нь л чийгшлийн хэмжээ бол бүх нутгаар бол буурсан ийм дүнтэй байгаа. За том гурвалжингууд нь болохоор илүү хүчтэй чийгшил буурсан ийм бүснэтийг харуулж байгаа. За нөгөө талаас бол гангийн давтагдал бол маш эрчимтэй байгаа. За ялангуяа нутгийн өмнө хэсгээр бол гангийн давтагдал нэлээд эрчимтэй байгааг бол газрын болон хиймэл дагуулын мэдээс та бүхэн харж байна. За нөгөө талаас бол бэлчээрийн ачаал дааз хэтрэлт бол цөлжилтийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл байгаа. За ингээд ларын хөрс салхиар илэгдэх байдал хөрсний доройтлыг бол харж байна. Хөрсний доройтлыг тодорхойлохдоо бол маш 80 гаруй мянган хөдөө аж ахуйн их сургуулиас 80 гаруй цэгт хийсэн судалгааны үр дүнд боловсруулад үр дүнд үндэслэгийн хөрсний доройтлыг тодорхойлсон байгаа. За энэ дагуулын мэдээг тодорхойлсон ургамал бүр хүчний зураглалыг харах юм бол энэ улаан цэгүүдэд бол ургамал нөмрөг буурсан ийм газар нутгийг бол илтгэж байгаа. За ийхүү бол хураашилт халуун өдрийн та гангийн давтагдал нэмэгдэж байгаа. За нөгөө талаас шорон шорохтой өдрийн тоо нэмэгдэж хөрс салхиар илэгдэх байдал нэмэгдсэн. Малын тоо эрчимтэй нэмэгдэж дааз гэтэрж байгаа нь бол цөлжилтийг бол бүрдүүлж байгаа гол хүчин зүйлс байна гэж үзэж байгаа. За уур амьсгалын хэсгийг бол дүгнж хэлэх юм бол уур амьсгалын өөрчлөлийн улмаас бол богино болон урт хугацааны гамшигт үзэгдлийн эрчим бол улам бүр нэмэгдэж байгаа. Богино хугацааны явагдаж байгаа гамшигт үзэгдлийг авч үзэх юм бол хүчтэй цасан шурга, шорон шуранга, аяган цахилгаан, аадар бороо, цочир хөвтрөл гэх мэтчлэн эдгээр гамшигт үзэгдлэл эрчимжиж байгаа. За урт хугацааны хувьд хураашилт, ууршил, гандуу байдал, хит халаалт, ган зууд, хүүтний долгион гэх мэт байдал бол улам бүр эрчимжиж байна. За гол нөлөөлж байгаа салбарууд л богино хугацаанд мал аж ахуй газар тариалан, хүний эрүүл мэнд, дэд бүтц гэх мэтчлэн бол маш олон салбаруудыг л хамарж байна. За урт хугацаанд болохоор мал аж ахуй газар тариалан, ус болон ойн нөөц, экосистем, мөнгө цас, цэвдэг гэх мэтчлэн эдгээр салбаруудад бол нөлөөлж байна. За үүний эсрэг бол мэдээж шинэ дэвшилтэт технологи бол авч хэрэгжүүлэх, эрчим хүчний ногоон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмжийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ бид хүн дасан зохицож амьдрах хэрэгтэй болж байна. За энэ слайдаар болохоор цөлжилттэй тэнцэх маш энгийн арга хэмжээг бол энд тавьсан байна. За юуны төрөнд бол бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн мониторингийг бол
байнгын хянж мониторинг явуулж явах шаардлагатай. За эдгээр мэдээнээр үндэслэн судалгааны үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт тасан зохицох арга хэмжээг бол зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай. За мөн хөрсний дижитал наривчлсан дүн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториудыг олноор байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаас бол боловсон хүчнийг чадваржуулах. За ард иргэдийн хувьд цөлжилтийн хор уршгийг бол эрдэнэс таниулах, цөлжилтөөс сэргийлэх, сааруулах, цөлжилтөө тэмцэх, уламжлалт мэдлэгийг бол иргэдэд эзэмшүүлэх. Нэгэнт бол ингээд цөлдсөн газрыг бол иргэн сэргээхэд асар их хэмжээний зардал, хөрөнгө хүч шаарддаг. Зарим тохиолдолд экосистем үйлчлэгээ бүр мөсөн алдагддаг гэдгийг бол ард иргэдэд бол сайн ойлгуулж, нөхөн сэргээх боломжгүй юм а гэдгийг бол сайн ойлгуулж явах шаардлагатай. За бэлчээрийн нөгөө талаас бол бэлчээрийн зохистой ашиглал бол энэ чухал. Малын тоог бол бэлчээрийн даацаас хэтрүүлэхгүй байх. За нөгөө талаас бол ус цэцгийн орчим бол төвлөрөл, малын төвлөрөл их үсч дороотдог. Ийм учраас бэлчээрийн даацыг тохируулан ус цэгүүдийг бий болгох. За эцэст нь бол бид хүн мэдж байгаа тэр модыг бол ихээр тариалах гихмитлэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм а гэж үзэж байгаа. За ингээд миний илтгэл дуслаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.